Unitel Group 2022 оноос эхлэн зэрлэг амтны судлах хамгаалах төвдөө хамтарч шувууны үр төслийг эхлүүлжээ. Баханга дүүрэгт махчин шувуудад зориулсан анхны 30 хиймэл үрийг байршуулсан нь богино хугацаанд үр дүнгээ өгч бэлчээр сэргсэн эерэг үр дүн гарсан байна. Ийхүү тус төслийн анхны туршилт амжилттай болсон учраас Unitel Group 2025 онд төслийн цар хүрээгээ тэлж Төв аймгийн Эрдэнэ санд сумын 105 км² талбайд 70 шинэ үрийг сурлууллаа. За бид тус төслийн явцдаа танилцахаар Эрдэнэ санд сумыг зорилоо. За яг миний ард харагдаж байгаа энэхүү хиймэл үүрэнд идлэг шонхор шувуу өндгөө дарж байна. За идлэг шонхор шувууны хувьд 3 сарын дундуураас эхлээд 30-аас 45 хоногийн хугацаанд өндгөө дардаг. Нэг удаадаа одоо 5 өндөг дарж энэхүү ангаахаагаа үсгдэг байна. Идлэг шонхор шувуу бол ер нь дэлхийн хэмжээнд ховордсон шувуу. За Монгол орны хэмжээнд ярих юм бол яхаа бид нар нөгөө манай Монголын үндэсний бахархалт шувуу гэж ярьдаг шүү дээ. За тэгээд Монголд байдаг 10 зүйл шонхрын хамгийн том нь ерөнхийдөө дэлхийн хэмжээнд ховордсон зүйл шувууны одоо үржлийг бид нар тодорхой хэмжээгээр одоо байгалийн аргаар нь юм уу үржилтөнд дэмжлэг үзүүлж байгаа гэсэн. За ийхүү одоо тал хээр газар ийхүү хиймэл үүрийг байгуулснаар махчин шувууд үүрээ засаж өндөглөх боломжийг хангаж байгаа юм. Ингэснээр үлийн цагаан авахт нь багасах экосистемийн тэнцвэрийг хангахаараа ажил хөдөлთა байна. За үлийн цагаан авахтны тоо толгой багасч бэлчээр сэргэнэ гэдэг нь малчтын хувьд хамгийн том тус болж байгаа талаар тэд ярьлаа. Үлийн цагаан авахт нь бол их л байх юм шүү дээ. Нэг устгаж ивэл бас энэ ногоо цагаа илүү гарч намар одоо ургаа дуусан үед нь чи үлийн цагаан авахт нь чир нэгдчихдэг шүү дээ. Утгууд бас барихал байдаг шуунууд нь тийм ээ. Харж байгаа юм би. Зүгтэл юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Зөв зүйтэй ажил хийсэн юм л гэж бодоод байгаа. Жохон бах чаав ээж минь шууны өндгөн дээр шүдрээ тусгаж болохгүй л гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө шуугалждаг өрөвтэй голдог гэхэд. Тийм учраас бас энэ нэг талтаа бас энэ шууны үрчин бас зүгээр юм гэж бодоод байгаа шүү дээ. За бид хэд сая идлэг шонхор шувууны үүрэн дээр очисон. Тэгээ одоо шилийн сар гэдэг шувууны үүрлөө явж байна. За түрүүн бидний очисон идлэг шонхор шувуу бол үүрэн дотор ингэж үүрээ засч өндгөө дарж исэн бол шилийн сар гэдэг энэ шувуу үүрэн дээр ингэж өндгөө дардгаараа маш онцлогтой бас махчин шувуу. Манай энэ хиймэл үүрэн дээр болохоор идлэг шонхорч нөгөө арай харцангуй жижигхэн тэгээд нөгөө дотор нь үрээ засахыг илүүд үздэг бол шилийн сар болохоор зөвхөн дээр нь янз бүрийн оолоод үрээ засчдаг тийм онцлогтой шүү. Өндөг дарах ангаахаа боожуулах ажилд бол хоёулаа оролцдог. Өндгөө дарахтаа ч гэсэн ийм ээлжилж өндгөө дарна. Им шувуу өндгөө дарах процесс харцангуй илүү зөнхөлдөг. Эр шувуу нь болохоор одоо ангөрөө хийж эзэтгэжэл авчирч одоо хосыгоо ангаахануудаа холлох үргийг хүлээн. Шилийн сар мөн адилхан махчин шувуу. Бие хэмжээний хувьд бол идлэг шонхороос хамаагүй том. За тэгээд мөн адилхан мэрэгч жижиг хөхтөн амтнаар хооллдог. Тал хэрийн экосистемд заашгүй байдаг индикатор болдог шүү. Хиймэл үрний бас нэг онцлог гэх юм бол одоо бид нар байгалийн үрэн дээр энэ бүх үүрүүдийг мэдхэд бас хэцүү. Байгаль дээр бүх үүрийг бид нар олоод тогтоох хэцүү шүү дээ. Хиймэл үүр бол бид нар мэдж байгаа хаана хэдэн үүр байгаа. Тэгээд бүгдийг ингээд системтэйгээр шалгаж байгаа учраас ямар нэг байдлаар үүр орхихгүйгээр тэгээд тодорхой хэмжээнд системтэйгээр судалгаа хийгээд тэр датагаараа одоо үр дүн гаргахад юу гэдэг юм те маш тохиромжтой байдаг гэдгээр бас байгалийн үртэй харьцуулахад илүү давуу тал болж байна. Ерөнхийдөө судлаач болгон л тодорхой хэмжээгээр камертай зураг авах хоббитэй байдаг л та. Тий. Одоо ч бол бид нар өмнөх төслүүдийн өрөөнд шуунда өнгөт бүгж зүүсэн. Одоо ч бол сая энэ үүрийг би 4 сард шалгаад явахад нэг зураг авсан. Тэгэхээр нэг үүрэнд маань одоо бүгжтэй шуу байгаа. Тэгээд тэрийг би нөгөө датан дээрээс шүүгээд үзэнгууд 2023 онд одоо энэ уртлын Төв аймгийн бүрэн сумын үүрэнд 23 онд бойтсан ангаахаа одоо энэ 26 онд манай энэ Эрдэнэ сантын үүрэн дээр үржиж байгаа. Ямар гоё юм те.
За шувууны үр төсөл нь Unitel Group-ийн байгаль орчны нөлөөллийг бууруулах, нийгэмдээ эерэг туршлага түгээх зорилготой ногоон байгаасаа хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй олон ажлын нэг юм. За Unitel Group цаашдаж тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд энэхүү ажлыг үргэлжлүүлэх юм а. Та бас манай дүүрүүдийг харж байгаарай. За. Ер нь ажиллаж байгаарай. Та ажил хийж байгаа хүмүүс байна. Харин тий. Та ажил хийж байгаа. За баяртай.